ерөнхийдөө төсвийн хүрээний мэдээлэл ер нь бол одоо ингээд бид нар эдийн засгийн өсөлтийн талаар ярихаараа л дайн дажин гэл хүнд байгааг нөхцөл байдлыг ярьдаг. Тэгсэн мөртлөө ингээд төсвийн үрээгээ оруулж ирэхдээ төсвийн зарлагын хэмжээгээ дандаа өсгсөн энэ одоо өсгөж оруулж ирж байгаа буюу эдийн засгийн өсөлтөө одоо хэтэрхий өөдрөг тавьж төсөв тавиулдгаа одоо бас болмоор байна. Одоо 25 онд бол жишээлбэл нийт зарлага 31 их 80 байсан. 26 онд бол бид нар 32 их 80. 27 онд ингээд 36 их 80 төгрөг гээд тасралтгүй одоо ингээд энэ зарлага өсөж байна. Тэгэхээр энэ төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн энэ 6-гийн 1-ийн 3 дээр бид нар энэ урсгал зарлалын хэмжээг тухайн жилийн дотоодын бүтээгдэхүүний 30%-аас хэтрэхгүй гээд ингээд тусгай шаардлага тавьсан. Тэгээ эндээ нийцүүлэх гээд нөгөө эдийн засгийнхаа өсөлтийг ингээд өөдрөг тавьж орж ирдэг. Тэгээ тэр нь ерөөсөө бодит хөрсөн дээрээ ингээд буудаггүй. Тэгэхээр энэ одоо бид нар төсвийн энэ хүрээ, энэ төсвийн төлөлгөөгөө бид нар одоо яаран батлах нь одоо бас л одоо учир дутагдaltaа гэж бодож байна. Тэгээд бүх одоо энд сууж байгаа гишүүд бол өөрсдөө бас яг санал нэг байна. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар бас нэлээд сайн одоо ярилцах хэрэгтэй байхаа. Ажлын хэсэг гарч энэ өшөө энэ судалгаа тооцоодоо бид нар бас өшөө нарийн одоо ажиллаж явахгүй бол яг энэ чигээр нь бид нар батлах юм бол хэдүүлээ одоо бас энэ ядуурлын түвшин энэ амжиргаа ард иргэдийн одоо энэ байдал энэ ажилгүйдлийн түвшин чи одоо улам их нэмэгдэж гаархаар ийм эрсдэл харагдаж байна гэж дүгнэж байна.